Сайн байцгаана уу? Толгойн согт тавтамаар л. За өнөөдрийнхөө босын явдлыг ярих гэж сууж байна. За өнөөдрийн босын явдал маань маш аимшигтай, маш эмгэнэлтэй нэг хэрэг байгаа. Тэгээ энэхүү хэрэг нь болохоор яг жилийн өмнө болж исэн. За жилийн өмнө жиштэй ер нь хэдхэн сарын өмнө болсон? 7-8 сарын өмнө болсон. 2025 оны 10 сард болсон хэрэг байгаа. Энэхүү хэргийг сонсож байгаа бол сэтгэл зүгээ маш сайн бэлдээрэй. Тэгээд энэхүү босын явдлыг жирэмсэн болон нэлэх бийтэй байгаа. За тэгээд сэтгэл зүйн асуудалтай байгаа хүмүүс аль болох битгий үзээрэй гэж зөвлөх байна. Яг үзэж байгаа бол эсвэл сэтгэл санаагаа маш сайн бэлдээд доктортой олгочод үзээрэй гэж хэлмээр байна. За тэгээд шууд хэрэгтэй орё. За энэхүү хэрэг нь болохоор 2025 оны 10 сарын 22-нд 119-т буюу онцгой байдлын албанд нэгэн дуудлага ирсэн байгаа. За тэгээд тэр дуудлага нь ямар дуудлага байсан бэ гэхээр ингээд манай хүүхэд усанд живчихлээ гэсэн тийм дуудлага байсан байгаа. За тэгээд яаралтай 119-хэн очоод үзсэн чинь бүр маш балчир бүр төрөө дөнгөж удаагүй байгаа 4 сартай тийм бяцхан хүү байсан байгаамаа. За тэгээд онцгой байдлынхан маш яаралтай хамгийн ойр байсан эмнэлэг рүү хүүхдийг хүргэдэг. За ингээд онцгой байдлынхан хүүг эмнэлэгт хүргээд буцааж явдаг. За тэгсэн чинь төд удалгүй тухайн эмнэлгээс 119 дахиад дуудлага ирсэн байгаа. За энд манай өвчтөн яаралтай том эмнэлэг рүү бол явахгүй болохгүй нэ хурдлаарай гэсэн тийм дуудлага ирсэн байгаа. За тэгээд 119-ийн яаралтай явж байсан чинь 5 минут болгонд тэр эмнэлгээс 119 рүү залгасан байхгүй. Ирж ийн хурдлаач хүний амнаас яригдаад байна. Хурдлаач гэсэн тийм дуудлага ор араасаа ирээдсэн баг. 119-ын дахиад нөгөө эмнэлэг дээр очсон чинь ямар өвчтөн билээ яасан билээ гэдгсэн чинь нөгөө нэг жоохон бяцхан хүүхэд байсан байгаа юм л та. За тэгээд тухайн хүүхдийг эмчнэр шууд хараад за энэ бол ямарваа нэгэн хүчрхийл автсан тий. Задуусан зохиолсон байх магадaltaй юм хүүхэд байна гэд яаралтайгаар том эмнэлэг рүү явж байгаа. За энд одоо Солонгосын том эмнэлэг гэхээр юу гэмтэй хүнд өвчтөй ч юм уу тий. Одоо тэнд заавал очих шаардлагатай байгаа тийм хүмүүсийг аваач одоо үддгээ тэр том эмнэлгийг маш том эмнэлэг гэж ер нь ойлгоход болно. Анх хүрэгдсэн эмнэлгийн ажилчид бол энэ бол шууд хүүхдийн хүчрхийлэл байсан байна гэж шууд үзээд цагдаад ээжийг нь бариад өгдөгөө. За тийм болохоор хүүхэдтэй тухайн эмнэлгээс нэг ажилт нь хүүхдийг батлан дагаад том эмнэлэг рүү явсан байгаа. За тэгээд энэ том эмнэлэг нь болохоор тухайн Ёсуугийн эмнэлгээс 110 км-ийн зайтай байлуу Ханжу аймгийн нэгэн эмнэлэг байсан байгаа. За тэгээд эмнэлэгт очтгоо. За тэгээд түргэний эмчийн хэлж байгаагаар бол энэ хүүхэд бол хинч харсан ингээд хүчрхийлэлд автсан хүүхэд мөн байна гэж бас үздсэн байгаа ингээд давхар. За яагаад гэвэл биетэн тэ тухайн үед бол маш их шарах сорив. За тэгэл эн тэмдгүү хөхөрсөн тохон хэсэг болон хамарны ингээд доор моор бол ингээд эн тэмдгүү шарах сорив болчихсон тийм байдалтай байсан байгаа хүүхэд. За тэгэхээр энэ хүүхэд яг ямар хүүхэд байсан бэ те? Яг энэ хэрэг яг юу болсон талаар эхлээд нэгэнгүү дистаралтай явцгаая. За энэ хүүхэд бол 30-аад нас орчмын залуухан гэр бүлийн 2 дахь хүүхэд болж мэндэлсэн ийм 4 сартай эрэгтэй хүүхэд байсан байгаа. За энэ хэрэг бол 2025 оны 10 сарын 22-ны өдрийн өглөө аав нь ажилдаа яваад араас нь том хүүхдэд цэцэрлэгт нь явуулсны дараа 4 сартай бяцхан хүү ээжийн хамтаар хоёулаа гэртээ үлдсэн байгаа. За хүүхдээ усанд оруулах гэж баанд ганцаараа үлдээгээд 1-2 минут орхиод телевизээр үзээд хүүхэд нь усан чивсэн байдалтай. За тэгээд хөлн ингээд дээшээ гараад хөвчихсөн. Тиймэрхүү байдалтай байсан байгаамаа. За тэгээд ээж нь бол 119-т дуудлага өгсөн гэж мэдүүлэг өгсөн байгаа. За тэгээд Ёсуудын хүүхэд хамгааллын байгууллагын ажилтан хэлэхдээ болохоор 4 сартай хүүгээ баанд дотор ус хийж орхиод гэж ярьсан. Энэ үнэхээр байж боломгүй хэрэг. 4 сартай хүүг устай баанд үлдээх нь өөрөө амь насанд нь аюул хүрэхээр хэрэг шүү дээ гэж ярьсан байгаа. За тэгээд төрийн тусламжийн анх ээжээс нь болохоор хүүхдийн энэ царайнд яагаад ингэ хөхрөлт үүссэн юм бэ те? Энэ юу нүүр ам нь яац юм бэ гэж асуусан л байгаа юм л та. Тэгсэн чинь хүүхдээ усан живээд ухаан алдсан байхыг хараад хүүхдээ сэрээхийн тулд тийм л амьсгаа хийсэн. Тэг хөл гарлуу ингэ зөксөн гэж тийм мэдүүлэг өгсөн байгаа. За тэрнээс биш би хүүхдээ зохиж зодоогүй гэж мэдүүлэг бас ингээд давхар өгсөн байгаамаа. За ингээд хүүхэд том эмнэлэгт ирээд CT зураг авахуулаад цусны шинжилгээ өгсөн байгаа. За тэгээд шинжилгээний хариу CT зургийн хариу ингээд гардаг. За тэгсэн чинь хүүхдийн тархинд цус харуулт үүссэн бөгөөд энэ насны буюу 4 сар хүрсэн хүүхэдэд тийм амарт одоо тархинд цус харуулт үүсдэггүй юм байна л да. За тэгээд бүр анх ингээд төрөх үед юм уу те эсвэл ингээд бүр том насанд хүрсэн хүнд л юм тархинд ингээд цус харах шинж тэмдэг илэрх нь элбэг байдгаар үздэм байна. Тийм болохоор эмчнэр энэ CT зургийн хариуг хараад за энэ бэлтгэн хүүг бол маш их зодсон байна, зөгсөн байна. Тэгээд зодуураас үүссэн тархины цус харуулт байхаас гацаагүй гэсэн дүнэлтээс өөр хэлэх зүйл олдоогүй
гэж байгаа. За тэгээд хамгийн аимшигтай нь болохоор энэ бяцхан хүү энэ хорвоо ертөнцийн дээр ирээд 4 сар болж байж үнэхээр бүр байж боломгүй хүүхдийн хүчрэлд өртсөний хамгийн том нотлох баримт нь хавирганы ясан заяо. 23 хугарал одоо авсан байгаа. Тэгэхээр та нар боддоо 4 сарт одоо ийм бүр юм за энэ том хүний ийм шуушгил биетэй хүүхэд байгаа шүү дээ тий. Тэгсэн чинь энэ хүүхдийн хавирга нь 23 удаа хугарсан гэж боддоо маахаа. Тэгэхээр одоо юу болсон байж таарах вэ энэ хүүхдэд? Ямар зүйл тохиолдоод 23 удаа хавирга нь хугарсан байж таарах вэ? Аимшигтай. Hemiperitoneum гэдэг нь хэвлийн үндэд цус хоримтлах эмгэгийг хэлдэг юм байна. За ингээд Нярагийн шинжилгээ болно гэж зургуудыг хараад үзэхэд бол хэвлийн үндэд маш их цус хоролттой болж таарсан байнамаа. Тэр цус хэдэн миллилитр цус байсан бэ гэхээр 500 мл юм цус байсан байгаа. Няра хүүхдийн биеийн одоо жим байгаа шүү дээ тий. Тэрний 1 кг тутамд 80-аас 90 мл цус байд юм байна л да. За тэгээд 4 сартай хүүхэд за нэг ойролцоогоор 6-аас 7 хил байгаа гэж бодё тий. Тэгэхэд бол одоо 480-аас 540 мл юм нөхөө хэмжээтэй цус биеинд нь тэр чигт байгаа гэж ер нь одоо бодож болох уу байгаа. Тэгсэн чинь энэ хүүхдийн кеврид нь 500 мл цус хоримтлагдчихсан байсан гэж боддог маахаа. Ингээл ер нь бол өөх нь одоо бараг л ойлгомжтой болж ирсэн байгаа юм эмчнэр үзэхэд. За тэгээ хүүхдийн цусны шинжилгээ бол бүр маш муу гарсан. За тэгээд хүүхдийг хариуцаж авсан эмчийн хувьд бол ярилцлага өгсөн байгаа. За тэгсэн чинь тэр ярилцлагандаа болохоор хүүхдийг хараад бүр үнэхээр шоконд орсон гэж байгаа. За тэгээд тэр эмч хэлж байгаагаар бол за бараг л үхээд ирчихтэй энэ хүүхд. Ямар ч найдваргүй болчтой гэж бараг шууд хараал мэдсэн гэж байгаа байхгүй. За ингээд бяцхан 4 сартай хүүхд маань том эмнэлэгт очимогцоол 2 том хагалгаанд орсон байгаа. За тэгээд энэхүү том хагалгааг хийсэн ч гэсэн хүүхдийн амь насыг аварч чадаагүй ингээд хүүхэд бурхны орондоо очтгоо. За ингээд талигаач хүүхдийг Хэдни гэдэг. Тэгээд талигаач хүүхд маань хорвоо дэлхий дээр ирээд 133 хоног амьдраад ингээд бурхны оронд задарсан байгаамаа. За энэхүү мэдээж ээж төр саатуулахад байгаа шүү дээ. За тэгээд цагдаа нар ээжэд хүүгийн ингээд нас урсан гэд мэдүүлэхэд бол бүр маш их ингээд гашуудж уйлсан байгаа уулна. Гэхдээ тэгээд энэ уйлт одоо аль хэдийн хожимдсан баг хий хутлаа нулимсэл болж хуурсан байгаа юм л та. За ингээд ээжийн мэдүүлэхээр бол цагдаа нарт хүүхдийг ингээд усанд эндсэн болохоор усанд ингээд живсэн болохоор би гаргаж ирээд ингээд массажиллэг хийгээд ингээд хэд зогсон. Тэгээд түүнээс үүдсэн хөхрөлт байж магадгүй гэж ингээд мэдүүлэг өгсөн байна. За ингээд мэдээж нөгөө эмнэлгийн шинжилгээд үнэлтийг харгалзан үзээд энэ бол хүчрхийл байж магадгүй гэж үзээд гэрт нь ингээд нэгжлэг хийгээд за тэгсэн чинь гэрт нь гэрийн камер байсан байгаа. Гэрийн камер. За энэ нөхөр буюу одоо энэ хүүхдийн эцэг ба шүү дээ. Энэ эцгийг соо гэдэг дуудъя. За тэгээд прокурорын байгууллагаас соог за тэр гэрийнхаа камерын бичлэгийг одоо тухайн өдрийн үеийн бичлэгийг явуулаад таа гэдгийгсэн чинь манай хүн яг тухайн өдрийнхөө юу болсон яг бичлэгийг ингээд тасдад авчираад өгсөн байгаа юм л да. За тэгээд тэр бичлэгийг цагдаа нар үздгээ, мөрдөгчнөр үздгээ, прокурорын байгууллагын үздгээ. За ингээд бүгд баг үзсэн байгаа хүүхдийн хүчирхийллийн төв ингээд бүх мэрэгчлэнгүүд үзсэн байгаамаа. За тэгээд энэ бол аллах байна гэж баг үзээд дахиад тэр гэрийн камерыг тэр чигт нь одоо авчраа ингээд биднэрт үзүүлээ гэд хурааж авсан байгаамаа. За тэгээд одоо энэ тухайн өдрийн бичлэгийг та бүхэндээ үзүүлэнгээ та нартай ярьж өгье. За хэрэг болдог өдөр буюу 2025 оны 10 сарын 22-ны өглөө 10 цагийн үед хүү унтлахны өрөөндөө унтаж байлаа. За тэр бол хүүгийн хамгийн сүүлийн 50 мөч байваа. За 10 цаг 40 минутанд ээж нь унтлахны өрөөлөгөө орж ирээд хүүгээ тэврээд толин тараад тэврэлдээд байж байдгаа. За тэгээд төд удалгүй өөр өрөөлөө явна. Хэдийгээр камертай өрөөнд хүн байхгүй болохоор бичлэг дээр бол юм харагдахгүй байгаа. За тэгсэн хэдиж камер нь дуутай бичлэг хийдэг байсан байгаамаа. За тэгээд хүүг өрөөнөөс тэвэрч гараад
1 цаг орчмын дараа буюу 11 цаг 46 минут орчимд гинэд хүчтэй юм зохих мэт дуу чимээ гараад хүүхдийн час хийсэн уйлах чимээ сонсогдож эхлээд 10 минут орчимд уйлсан байгаа. За та бүхний үдсэнчлэн маш их дуу чимээ гарч байгаас тэгээд хүүхд уйлал. Энэ бол нэг л ноцтой ер нь хэрэг болсон байна. За ингээд цагдаа ээжээс асуусан байгаа юм л да. Тэгээд тэр нөгөө өрөөнд орчоод яагаад гинт хүчтэй дуу чимээ ингээд гараад хүүхд чи уйлсан бэ гэж асуусан байгаа. Тэгсэн чинь хүүгээ усанд оруулах гээд манайх юм 2 вантай хүүхд усанд оруулдаг вантай. За тэгээд тэр ван ингээд давхралтаад байжсан болохоор салах гээд ингээд би ингээд төгсөн. Би тэгээд жоохон стресстэй болоод тэр ингээд салахгүй байсан болохоор стресстэй уурсан, орилсон. Тэгээд тэрнээс маань хүүхд ингээд зочоод орилоод уйлсан байхаа гэсэн тийм мэдүүлэг өгсөн байгаа. За тэгээд энэ камерын бичлэг дээр энэ ээж тэр нөгөө өрөөнд орчоод юу гэж орилсон талаар та бүхэндээ орчуулад хэлээд өгье. Чи зүгээр ингээ үхээд өгөө. Чи чамшиг зүйл одоо эд зүйл надад ингээ хэрэггүй юм уу? Одоо юм золовсго минь ингээд гэж одоо ярьсан байгаа байхгүй. Энэ одоо ээж хүний амнаас ингээд гарч болох үг мөн юм аахаа. Аимшигтай гоц 4 сартай хүүхдээ чи үхээд өгөө. Чамшиг зүйл надад хэрэг алгаа. Түр үхээд өгөөч гэд орилоод байж ээж ер нь энэ хороо дэлхий дээр ер нь байх уу? Аимшигтай. За ингээд энэ орилж уурсныг болохоор би хэсэгхэн бохимдолтой байсан болохоор уурсан. Түүнээс би хүүхдэд зодож тохиогүй гэсэн тийм мэдүүлэг өгсөн байгаа юм л та. Энэ одоо хинч бодсон ийм одоо чимээг сонсоход хүүхдэд зодсон байгаа шүү дээ. За тэгээд ингээд маш хүчтэй чанга чимээ сонсогдоод удалгүй хүүхдийн ингээд айгүй сони амьсгал сонсогдоод за тэгээд хүүхдээ уйлах чимээж одоо байхгүй болоод тэр хэсэг хугацаа өнгөрдгөө. За ингээд унтлахны өрөөнөөс гараад 1 цаг 30 минут буюу 12 цаг 11 минутанд одоо хүүхдийн одоо тэр уйлж байгаа чимээмээ ерөөсөө сонсогдохоо байгаад хүүхдийн амьсгал айгүй сонир сонсогдоод за тэгээд нөхцөл байдал айгүй эвгүүцнийг ээж нь мэдэрсэн юм уу яасан те хүүхдэд тэрвэнгүүтээ нөгөө унтлахныхаа өрөөнд орж ирсэн ээжийг уушлаарай ээжийг өстө уушлаарай гэдэг ингээд сандраад ингээд тэврээ твтээд байгаа байхгүй юу. За тэнгүүтээ хүүхдээ хувцалж мовцлаа. Тэнгүүтээ ингээд сэрэх гээд ингээд цээж мэж нэр ингээд дараад байгаа байхгүй. Сэрээчээ гээд. За тэгээд 12 цаг 30 минут ч те 12 цаг 30 минутанд энэ ээж нь 119 дуудлага өгсөн байгаа. Бүхэл бүтэн одоо ингээд 20 30-аад минутын дараа хүүхэд нь ингээд айгүй эвгүй байдалтай болоод хүүхэд нь амьсгаагүй болоод эхэлсэн байхад тэ шууд дуудлага өгөхгүйгээр бүр байж хитэн минутын дараа тэ ингээд 119 дуудлага өгсөн байхгүй. За ингээд угаасаа энэ нөгөө нэг хэсэгхэн энэ камерын бичлэгийг үзсэн юм чинь тэгэл мэдээж за дахиад энэ гэрийн баг одоо бүх камер байвах юм бол тэр бүх камерыг хураагаад
бүгдийг үзье гэд үзсэн байгаа. За тэгээд тэр камерын 11 өдрийн бичлэгийг үзээд нийт 4800 хэсэг тийм камерын бичлэгийг цагдаагийнхан болон прокурорын албаных ингээд бүгд үзсэн байгаамаа. За ингээд шинээр гарч исэн камерын бичлэгийн эхний хэсгээс л ахуулаад 4 сартай хүүхдийнхаа нүүрэн дээр хөлөөрөө гიშгэж байгаа, ийш тийшээ савлуулж байгаа. За ээж нь 4 сартай хүүгээ 2 хөлнөөс нь барьчихсан явж байгаа. За тэгэл 2 гарнаас нь ингээд дүүжилсэн өргөцсөн явж байгаа. За тэнгуүтээ ийш тийшээ шидэж байгаа тийм аахаа дэмжлэгэн дээр шидэж байгаа. Тэгээ хүзүүгээ одоо энэ 4 сартай хүүхд чи хүзүү мүзүү толгоо даахгүй шүү дээ. Тэгсэн чинь ингээл толгооноос нь барай сэгсэж байгаа. Ингээл зүгээр л одоо зүгээр дэр мэр ийш чи шидэж байгаа юм шиг савлуулж байгаа. Энийг үзээ зүгээр нүд халтарсан би бүр үнэхээр ийм хүн байдгаа, ийм хүн байж болдсон байх та гэж үнэхээр бодсон. Аимшигтай сэтгэл өвдсөн, маш их сэтгэл өвдсөн одоо. Тэнгүүтээ ингээл ээж нь хүүхд рүү ингээл гар далаасан чам. Тэгээ айгаад ойрлоод уйлж байгаа байхгүй. 4 сартай хүүхдтэй. Тэгсэн чинь мэрэгчлэтнүүдний ярьж байгаагаар бол шүү дээ. Ийм бяцхан нэрэ хүүхд бол ингээд ээжийнхаа үнрээр нь таниад ингээд тайван байгаа мэдрэмжийг авдгаа гэж ярьж байгаа байхгүй. Тэгсэн чинь энэ болохоор ээж нь өөрт нь ойртонгууд хасгараал ойрлол уйлал 4 сартай биш те ээжээсээ бүр ингээд ийм амар айдаг. За ингээд энэ аимшигтай ээжийн одоо энэ үйлийг нөхөр нь те энэ хүүхдийн аав нь мэддэг байсан юм уу гэхлээр яг хүүхдийн аав нь бол өдөр болгон ажилтаа те өглөө гараал орой ирдэг. За тэгээд энэ эхнэр нь нөхрийнхөө хажууд аль болох ингээд энэ одоо хүүхдийн хүчрхийлэл аль болох ингээд төвчдөг байсан байхгүй. За тэгээд ганц нэг удаа ингээд юуг нь бол харж ийсэн одоо хүүхд мөхтийн зохиод чичилж мэлж яхахыг нь бол харж ийсэн гэж хэлж байгаа. За тэгээд тэр нь болохоор эхнэртэй санаасан ба энэ ч одоо ингээд хүүхдийн хүчрхийлэл юм биш үү? Наад үйлээ болооч гэд хэлсэн чинь энэ яг л хүүхдийн хүчрхийлэлүүдийн зүгээр штэ яавал гэж тийм байх л зүйл штэ гэд. Тэгээд энд нь одоо итгэсэн юм уу яасан энэ нөхөр нь эсвэл эргүү балаа мал юм уу? Өөртөө ойлгоогүй. Энэ нөхрийн талаар бол ярих юм шинэ л зүгээр сэрээгээсээ би одоо энэ сүүл дараа нь яри. За энэ эхнэр нөхөртэй нэг тийм ойр дотны нэг эгч мэт бүсгүй байсан юм байна. За тэгээд энэ эгч мэт бүсгүйгийн гэртээ одоо энэ эхнэрнтэй ээж нь хаяа хүүхдэд дагуулж одоо очиж тоглож моголдог. За тэгэл хаяа нэг пив мэ уудаг юм дотн юм харилцаатай байсан юм байна. За тэгсэн чинь нэг өдөр энэ эгчинд энэ ээж нь хүүхдэд дагуулад очоод тэгээд пив уугаа сууж исэн юм байна л та. За тэгсэн чинь хүүхэд нь унтлагын өрөөнд дунтаа байжсэн чинь өөлөх чимээ гарсан юм байна. За тэгээд энэ ээж хүүхэд рүүгээ айгүй юм жоохон дургуун маягтай очсноо хаалга хаацсан гэж аахгүй. За тэгсэн чинь хаалганы цаанаас гээд юм цогч байгаа юм шиг чимээ пат гэд ингээд дугаадсан гэж аахгүй. Тэгээд нөгөө одоо найз их чинь очоод юу болоод байгаа юм бэ гэд ингээд хаалга онгоолгоод ингээд харсан чинь зүгээр гэд ингээд хүүхдээ бүүлж байгаа юм шиг ингээд төгсөн дээр нь алгаж исэн гэж аахгүй. За ингээд үүний дараагаар энэ найз их чинь болохоор за би танаа нэраа хүүхдийг чинь ингээд жоохон харчия. Чи том охинтойгоо очоод өрөөнд очоод унтчихъя гэд нэраа хүүхдийг аваад ингээд бүүлж исэн байхгүй. Тэгсэн чинь нэраа хүүхдийн нүрийг ингээд харсан чинь ингээд хатсан хөрцөн заяа. Тэгээд тухайн үед 50 хоногтай байсан гэж байгаа байхгүй. За тэгээд ингээд хувцсыг ингээд яраад үзсэн чинь энэ тэмдгүү шарах сэрв болчихсон байсан гэсэн. Тэнгүүтээ шууд нууцаар зургийн дараад шууд цагдаад мэдгдсэн юм байна л та. За ингээд энэ эгч мэт бүсгүй цагдаад мэдгдсэн чинь хүүгийн аав энэ эгч рүү залгасан байгаа юм та. За та одоо юу одоо мэддэг гэж тэ яриад ингээд цагдаад яриа яваад байгаа юм бэ? Юу та одоо хүүхдийг цохиж зодсныг харсан юм уу? Юу худлаа юм яриад яваад байгаа. Тэгээд одоо таныг одоо шүүхээс дуудаж магадгүй шүү. Та олигтойхон юм яриараа. Олигтой юм ярихгүй бол ингээд хийндээ асуудал үүснэ шүү энэ төргээд тэмхүү яриа ярьсан байгаа. За тэгсэн чинь бас мессеж хүртэл ингээд яваасан байхгүй. Тэр мессеж дээр ингээд миний хийснийг ингээд та ойлгоогүй юм шиг байна. Тэр зохиж додож байгааг нь яг харсан юм уу? Мэдж байгаа юм уу? Тэ? Тэнгүүтээ юу болсныг сайн мэдэхгүй байж танаас олж ингээд асуудал үүсээд томроод штэ. Та ингээд өөрөө өмгөөлөх ч юм уу, мөрдөх ч юм уу, шүүх ч юм уу. Тэднээс ингээд ухаантай юм уу гэж дарамтлж ингээд мессеж бичсэн байгаа байхгүй. За энэ одоо аав гэх үү одоо юу гэх аавч биш дээ. Энэ новш биш дээ. Хүүхэд нь тэнд эмнэлэгт хүрээдээд яг тэр тухайн өдөр заяа 10 сарын 22-ны өдөр
эмнэлэгт хүрэгдээд тэнд үхэл амьдралын зааг дээр байхад тэ за эхнэр нь тэнд шоронд орох гээд ингээд цагдаа дээр байхад энэ новш заяо биеийн үнэлэгч аваад биеийн үнэлэгчийн газар байж исэн гэж боддоо та нар. Ийм хүн байдгүй. Ийм хүн байх уу? Тэгээ миний одоо энэ жинхэнэ Сэрээгээ гатан саки гэж хэлдэг бол энэ одоо ийм жинхэнэ хог новш бол энэ л байгаа байхгүй. За тэгээд эднийх ингээд 2 хүүхэдтэй гэсэн шүү дээ тий. Тэгээ том хүүхдээ бас ингэж хүчрхийлт юм уу гэд цагдаа нар судлаад шалгаад үзсэн чинь том хүүхдээ бол бүр амар хайрладаг заяа. Бүр ингээд бүгдийг ингээд хийж өгдөг, бүгдийг урдуур нь орж ингээд зааж төвлж өгдөг, бүгд амар эрхлүүлдэг. Нэг гин насны зөрүүтэй. Тэгэл амар хайрлж тэгж өсгсөн байгаа. Тэнгүүтээ 2 дахь хүүхэд буюу 4 сартай тэр няраа хүүхдээ бүр аимшигтайгаар ингээд алччихин гэдэг амар угаастай байгаа. За тэгээд ээжийн давхар мэдүүлэг бол би хүүхдээ авал алах гэсэн ерөөсөөс юм сэтэл байгаагүй. Над тийм хүүхдээ алъя гэсэн бодол төрж байгаагүй. Зүгээр би ваанд ингээд орхиод төр явцсан л байсан болохоос биш энэ төр гэсэн тийм эргүү мал мэдүүлэг өгсөн байхгүй. Би энэ үедээ нэвтрүүлгийг үзээд үнэхээр шаналж үнэхээр зовсон бүр болдог бол очиод бүр ингээд тэгээ энэ хэрэг юм бас ээдрät юм билээ. Хүүхэд ингээд 1 нас хүрээгүй байх юм бол ял нь бас нилээд юм баг авах магадaltaй тийм хуулиндаа юм заалттай юм байна. Тэгээд олон мянган хүмүүс энийг эсэргүүцэлж ингээд жагссан байлээ. Энэ одоо хүнд бол эдрийг ингээд насаар нь хориоч ийм эцэг байх ёсгүй шүү дээ гэж одоо зөндөө олон хүн жагссан байлээ. Тэгээд 57,000 гаруй хүний гарын үсэг ингээд те цугларч иймэрхүү аимшигтай зүйл болсон. За тэгээд одоогийн байдлаар бол саяхан нэг мэдээлэл үзэхэд бол анхан шатны шүүхээс бол ээжид мэдгүй ямарсан бүх насаар хорих ял өгсөн гэж сонссон. За тэгээд давж заалдаад байгаа юм байлээ. За тэгээд одоо дараагийн шатны шүүхэд шилжээд явж байгаа юм лээ. Дараагийн шатны шүүх нь 4 сарын 23 гэсэн байх шүү те. За би тэгээд дараа нь зүгээр статус дээр биччихнэ манхан пост бичээд яг энэ хэрэг яг юу болж өндөрлөө те. Яг энэ ээж аав хоёр ямар ял шийтгэл хүлээх болвоо гэдэг талаар та бүхэндээ мэдэгдэнэ. За тэгээд прокурорын байгууллагаас бол ээжид заавал яаж иж яагаад бүх насаар хорих ял заавал бол дор хаяж 10 жил уулын төлөвлөд байгаа юм билээ. Гэхдээ хуульчид бол үзэхдээ бол энэ бол яасан ч тэгж авах боломжгүй гэж үзэж байгаа юм билээ. Гэхдээ одоо яах нь вэ? Шүүгчид яаж үзэх нь вэ? Энэ хүмүүсийн те аратан мэд юм хүмүүсийг болдог бол ялын дээд хэмжээг өгөөсэй гэж босч байна. Одоо тэр хэрвээ те том охин ч гэсэн одоо бас эрсдэлд орж магадгүй шүү дээ. Энэ бол тэгээд би бол байнга л нэвтрүүлэг болгон дээр хэлдэг хүүхдтэй хайртайгаараа, хүүхдтэй хүндэлдэг байгаараа, хүүхдтэй ярилцдаг байгаараа гэж байнга хэлдэг. Хүүхэд бол бидний ирээдүй. Ялангуяа монголчуудын сайн сайхан явах цагийн эхлэл байх ёстой гэж боддог. Тийм болохоор хүүхдээ маш сайн хүмүүжүүлж, маш сайн хайрлаж, энэрч өсгөөрэй мааха. За тэгээд хайртай шүү. Намайг дэмжээрэй, лайк дараарай мааха. Subscribe дараарай. За тэгээд угаасаа ийм хүнд хэрэг ярьсан болохоор одоо инээж дуусгаж үнэхээр чадахгүй. Тэг мааха. Лайк дараарай, subscribe дараарай, комент бичээрэй. Энэ хэргийн талаар та нар бүх бодол санаагаа бичээрэй. Энэ аз сэтгэрүүдийн талаар тэ бүх бодол санаагаа бичээрэй. За тэгээ маахан баярлалаа.